Энэ бол хоёр охин зэрэг найрсан Такуягийн түүх. Ахлах ангийн сурагч Такуя маань бол анime үзэх дуртай жинхэнэ цусны утаку. Тэгвэл ахлах ангийн сурагчид утаку нарыг номоо сонирхолтой дөндөө авсан хүмүүсгээд гадуурах гэдэг талтай. Тийм ч учраас Такуя ангида бусдад гайвуулгүй анзаарагдахгүй чимээгүйхэн суухыг оролддог. Гэтэл нэг өдөр Такуягийн урд зуудаг Ичижо гээд айгүй царилэг охин манай залуугийн анимтэй балруулыг нь зээлнэ. Такуя дотроо за яана намайг утаку гэдгийг маань мэдчихлээ. Үгүй ээ гэсэн чинь Ичижотой дандаа хамт байдаг түүний найз болох Амане балруулан дээр байгаа анимыг мэдээд найздаа тайлбарлана. За арайчтай ийм хөөрхөн охин яаж анime мэдээд байна? Надтай адилхан отаку байх боломжтой байна да гэж дотроо Такуя бодно. Амане Ичижо найзтай анимыг бүр амар сайн тайлбарлаад байгааг дүгнэхэд Такуя шиг отаку байх магадaltaй юм аа. Аманегийн ярьж байгаа юмнууд нь бас айгүй үнэн байгаад байдаг болохоор за яг л анime үзэх дуртай охин юм байна л да гэсэн чинь үгүй ээ чи худлаа таамаглаж чинь над шиг хөөрхөн охин анime үзэн гэж байхгүй ярьсан бүхнийг минь март. Манай дүүд хэрэг чинь үзэх дуртай би зүгээр л хамт хаяа үзтiin гин. Аманы сургуульдаа нэлээд хөөрхөн алдартай юм болохоор өөрийгөө отаку бас аним сонирхдаг гэж хэлэхээс айдаг. Тийм болохоор өөрийнхөө дур хүслийг нууж жирийн л нэгэн охин болж жүжилдэг. Такуя Аманы хоёр хоёулаа адилхан Glittermon гэж жоохоо охтууд зориулсан анимд маш дуртай. Гэхдээ Такуя бол нээлттэй отаку, харин Амана бол отаку гэдгээ нууцладаг охин. Тэгээд Такуя Аманад хандаж отаку гэж бодсон дуучлаарай би зүгээр л үнэхээр над шиг отаку байсан бол энэ түлхүүрийн осрыг өгөх гэж байсан гэсэн чинь шууд л ухарч хурж ирснээ баярлаад авчдаг. Ингээд аним үзэх дуртай аним сонирхогч болох нь батлагдана. Маргааш нь Ичижо Амане Такуя хоёрын яриад байсан анимыг нь үзээд түрээд ирсэн байдаг. Дуртай анимыг нь үзэж эхэлсэн гэдгийг сонсоод манай хоёр ёстой л хорхоо нүдлөөд баахан аниме талаар хэрэгтэй хэрэггүй юм бутнаад ярина. Ярьж жагаад яана юу балаа баахан юм ярьчваа надаас одоо энэ залхацсан байх таа гэд харсан чинь Ичижо маш томоотой сонсоод сууж гинэ. Ичижо Такуягийн толгойг бариад нүдийн сайтар ширцснээ чийж том нүдтэй маа яг л дуртай анимехан Rocketman дүр шиг. Бас түүнтэй яг адилхан час улаагаад ичдэг юм байна хэмээн шоолно. Нэмээд бүр Ичижо Такуягийн инстаграмыг асуусан. Тэрвэр жаваад хамт селфи хийгээд дандаа анимийн холбогдолтой зураг тавихгүй хаяа бас ийм селфи тавьжий за юу гээл бүр Такуягийн маань зүрхийг дэлбэлэх шинжтэй. Өөр шинээр гарч байгаа анимууд би ерөөсөө үзээгүй юм байна лээ. Тийм болохоор заа нэг гоо шинээр гарч байгаа юм үзчихье да гэд Otaku-ны Yasashiro wa Inai. Angular Girls Can't Be Kind Otaku-г үзлээ. 7 хоног бүр шинээр гарч байгаа одоогийн байдлаар 9 янг гарсан. Айгүй сонирхолтой аниме лээ. Үнэхээр надад таалагдсан болохоор бичлэг хийж санаа бодол сэтгэлдээ хуваалцгаар ирлээ. Бас өнөөдрийн маань бичлэгтээ Хоор Music Festival хамтран ажиллаж байна. Амьд хөгжим, гайхалтай уур амьсгал, мартагдашгүй дурсамж таныг хүлээж байна. Хоор Music Festival 6 дугаар сарын 26-27 тасалбарыг Box Office цэгэнээс. Такуя маань жинхэнэ Glittermon гэдэг аниме хорхоотын юм болохоор шүнжэнгөө шинэ анги үзэж байтал патчгээ чухал дүр нь нас барснаар шүнжэнгөө уйлаад өглөө нүдэ бүлцэлгээд сургуультай явна. Тэгсэн метронд Аманыг бас үйлсэн байдалтай байгааг нь хараад за энэ охин ч үнэхээр л надтай адилхан утаку юм байна гэд таамаглана. Аманы сургууль дээр бас санаандгүй анимийн талаар яриа зогсохгүй хичээлийн цүнхэн дээр Glittermon-ы merchandise хадсан болохыг Такуя ажиглаад за яг дуртай юм байна энэ бүхнийг сайтар ажиглахад дуртай л явах хэвээр өөр арга байхгүй гэсэн чинь үгүй дээ гүзээлцгэн мэн чи буруу бодоод байна би ерөөсөө отаку биш манай дүү үздэг болохоор л би хамт үзтiin хэмээн Аманы гуй баригдсан мөртлөө л гүрээгээд байна. Хотлаа яриад байгааг нь мэдчихэд л хахад хотлаа яриад байдаг аюу зэнэ охин байгаа байхгүй. Яа. Дараагийн цаг дээр Такуя номоо мартаад ирсэн ядчихад энэ хичээлийн багш амар ууртай заяа. Тэгээ загнуулахгүй гэсэндээ Мати номоо гараа сууж исэн Ичижо тэрийг нараад тэрүүхэн дэндээ номоо өгч Такуяг аргална. Аюу хоорхон. Ичижо бол анхандаа бие дооцсон амар охин байна гэж харагддаг ч үнэндээ маш тус чүгөө сэтгэлтэй охин болж таарна. Хичээлээ дараа Такуя явахтаа бэлдэх зуур ангийнхаа охид өвгүүдийн яриаг хальт сонстол тэд нар хоорондоо Ичижоос Амане ёстой хөөрхөн шүү арай лаг охтууд юм а гэхин сонсоод энэ хоёр чинь бүр үнэхээр надаас шал өөр ертөнцийн охтууд юм бэ штэ. Яса би ч их юм бодоод яах вэ шинэ аниме фигур бокс гарсан тэрийг авна гоё доо гэж дэлгүүрлөө яваад очсон. Ичижо Амане хоёртой таарчилгүй дээ. Яна уучлаарай би юу ч хараагүй хоёрыг яах гэж вэ гэж цаашаа явах гэсэн чинь нөгөө хоёр чинь бүр барьж аваад гуруулаа хамт эннээс аваад би минийхаа юу авсныг харъя л гин. Ингээд манай гурав аль бие ёсоор найзууд болоод хамтдаа нар жаргаж байгаа цагийг сайхан өнгөрүүлнэ. Одоо надад ганц л том асуулт байна. Такуя яг алинд нь дурлаад алийг нь сонгох магадaltaй вэ? Нээлттэй охин Ичижо юу? Эсвэл анимен дуртай Амане юу? Би лав Ичижог сонгосоо гэж бодож байна. Та нар хэнийг сонгосоо гэж бодож байгаагаа комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Энэ цагаас хойш Такуя дахиж хизээш ганцаардахгүй тэрээр хоёрын эмэгтэй найзтай болдог. Нэг хичээлийн өдөр манай гурав Glittermon-ыгаа талаар ярьж сууж агаад ер нь гурлаа хамт үзүүл яад ингээд санааг дэвшүүлнэ. Тэгээ ярьж сууж ирснээр шууд Такуягийн гэрт очиод үзэхээр болчихно. Юу вэ? Маш үзэсгэлэнтэй хоёр охин миний өрөөнд ороод ирлээ гэж үү? Гайхалтай.
Такуяч яг отаку юм болохоор нэх их анхаарал хандуулахгүй асуудалгүй аниме үздэг. Яг тэр агшинд Амане Такуя руу чи анхаарч гинөө хэмээн нүүрлүү тулаа тэрүүхэн дэндээ арман тэтгэлчнаа. Ижижөө бас хардаад байгаамаа яагаад байгаа зүгээр ойлгохгүй зургийн дарж мараастай. Ямар ч тач аниме үзэж дуусчаад жаал яриа өрнүүлээд манай хоёр Такуяг бас зураг зурах дуртайг нь олж мэднэ. Амане өөрөө бас зураг зурах хүсэлтэй ч чаддгүй болохоор Такуягаас зөвлөгөө аваа заалган харин ичиж яваа хүний орон дээр бүр дураараа гараад твцсэн байдаг шүү. Төд хөдөлгөө босч ирснээр ер нь Такуя нэг асуулт байна. Чамд Амане бит хоёрыг хинэн илүү таалагддгийг гин. Үүнэн зөвхөн асуулт асууснаа хоёулаа янагийн харц шидэд ундаг манай өнөрөө. Такуя бодож яснаа дуртай анимехан дүр Сачког миний тайп хоёр миний сонирх төрлийн охин бичээл гин. Өөрсдийг нь хэлнэ гэж бодсон уу яасан? Такуя бол анимд үнэн ч юм байна. Гэрт нь бүхэл бүтэн хоёр үзэсгэлэнтэй охин ирсэн байхад дуртай анимехан дүрээ дээдсэрлэн гэдэг жинхэнэ цусны отаку л гэсэн үг. Ингээд цагийг хамтдаа сайхан өнгөрүүлээд явах цаг болсноор Такуя Амане ичиж хоёрыг гаргаж өгөөд би хизээч ингэж гоё цагийг найзуудтайгаа өнгөрүүлж үзсэнгүй. Баярлалаа хоёроо гэхэд Амане ичиж хоёр талархлаа илэрхийлсэн Такуяг хараад уяраад авдаг. Бүгдээрээ гэр гэртээ хайрсны дараа Такуя ус цасанд орчоод өрөөндөө унтах гэтэл Амане ичиж хоёрын үнэр одоо болтол үнэртэй нөгөө Такуя чи элдв янзын балан юм бодсоор байгаад унтж чадахгүй маргааш нь сургууль дээрээ зомби зарайлаад хурж ирнэ. Гэхдээ зүгээр дээ манай хүн зомби зарайлсан ч ирч хүчтэй л байна. Бас Аманетэй чатаа солилцсноор аним үзэх зураа хүртэл чаатлаад хоёр талдаа инээж минийгээ дараа нь дэлгүүр гарахтаа санаандгүй ичижөдөө таарж мараад. Бүр жинхнээсээ л нэгэн зэрэг хоёр охин найраастай. Гэтэл нэг шүн Ичижо Амане хоёр зэрэг Такуя руу гадуур хамт гарах уу гэж мессежээр асуудаг. Үнэн нь даварцсан гар. Зүгээр л нэг отаку байжснаа сургуулийн хамгийн үзэсгэлэнтэй хоёр охиныг найраад авчих гэж. За одоо нэгийг сонгоно дээ. Хэнийг сонгох нь уу гэд харсан чинь Такуя муу зөөлөг хоёуланд нь дэгийг гэж хэлээд гуруулаа болцохоор болчихно. Нөгөө ярчмар гайхаа чи бас Такуяд гарыг гэж хэлсэн юм уу гэ хартаастай. Ижижи Амане хоёр тэгээд нэгэн зэрэг гуруулаа болцохгүй. Зүгээр нэг цаг тусдаа юм хийгээд эхлээд Амане Такуя хоёр болцохоор болно. Тэр хоёр болохоор анимын дэлгүүрөөр орж бас хальт кафе орж суугаад юм ууснаар дуустдаг. Ичижогийн ээлжээрээ болохоор Ичижо Такуя хоёр хамтдаа цэцэрлэг хүрээлэн TikTok бүжиг хийгээд дараачаар нь болохоор хамтдаа кино театрын тоглоомын төвдөр тоглоно. Яг л жинхэнэ хосууд мэд. Хоёр охинтой болсон Такуягийн жаргал маргааш нь дуусаад шалгалтын 7 хоног эхэлнэ. Яг үүндээ энэ гурваас Ичижо хамгийн ухаантай. Такуя Амане хоёр бүр 0-ийн ногоон төгүүдийн болохоор Ичижогийн тусламжтайгаар өдөр шинэгүй хичээлээ бэлддэг. Хичээлээ бэлдчихин хичээд Амане Такуя гэртээ дагуулад очичдаг. Тэгээд өөрийнхөө өрөөгөө үзүүлээд бас хажуу айлын эмэгтэй дүүгээ танилцуулаад энэ нөгөө миний яриадсан аним дуртай дүү маань. Гэхээр нь Такуя чи Клитормон үздэм үү гэсэн. Үгүй ээ, манай их худлаа отаку гэдэг нуугаад намайг урдаа яриад идэв гин. Дахиад баригдлаа да худалч Амане. Энэ жижигхэн дүүн манай хоёрыг бас үерхдэг гэд бодчихноо. Тэгээд Такуя гэртээ харахаас өмнө гарч уулзснаа манай энэг зүв хайрлаарэ. Би энэгээ хизээж өөр найзтайгаа ийм дотн байхыг харсангүй. Баярлаа танд гин. Хараад байсан чинь Амане бас хөөхөн ч юм уу? Ер нь алийг сонгох ёстой юм бэ? Бүү мэд би л авшидчих чадахгүй мэн өө бууж өглөө. Ичижо Амане хоёр хоёлаа л ёстой хөөх охтой юм байна өө. Би л авч инхнээсээ бууж өглөө. Ичижо гэхдээ Амане Такуя хоёрыг хоёулахнаа гэр мөрт нь очсныг нь мэдээд хардаад байгаа мó яагаад байгаа бас Такуяг дагуулаад дээтэнд явчихнаа. Энэ удаа жинхнээсээ хоёулахнаа явж кино үзээд дараа нь аркейд орж тоглоно. Нөгөө Такуя ч бас амар охин найрдаг гэдгээ дахин бидэнд батлан харуулад аркейднээс Ичижо зориулж тоглоом хожоод Ичижогийн сэтгэлийг өөртөө татна. Нөгөө талд Амане бас зүгээргүй. Ичижо Такуя хоёрыг кино үзсэнд нь хардаастай. Дараа өдрүүдэд нь сургуулийн спортын өдөрлөг болж Амане мундаг сакс тоглодог болохыг бид харнаа. Ер нь ажиллаад байсан аним дээр октод их сайн сакс тоглолт юм байна. Манай Монгол октодоос сайн сакс тоглолт юм байлээ. Такуя Ичижо хоёр спорттой нэх сайн биш байснаар спорт өдөрлөгөд өндөрлөнө. Манай гурав тэмцээн болон шалгалтаа дуусгаад цугтаа караоке орж цагийг сайхан өнгөрүүлнэ. Бүр улам л дотносоо зузаан болсны үр дүнд манайхан 70 эрэхт хамт явхаар болно. Ичижо өөрийнхөө ах олон хоёр баг дүүтэйгээ ирнэ, харин Амане эмэгтэй дүүтэйгээ ирдэг. Тэгээд лисэн дээр тоглоод барбекю идээд усаар тоглоод бөө юм болж Ичижо ах дүүнэртэйгээ хараад харин Такуя Амане бас жижиг дүүн хамтдаа богоноор хамт харина. Зөндөө тоглоод ядарсан манай гурав шинхэн гэр бүл шиг бие биенээ дэрлээ замдаа унтчихдаг. За хөөрхөн юм аа хөөрхөн. Маргааш нь болохоор Амане Такуяг нэг юмд туслуулахаар дуусдаг. Тэгсэн чинь хөрмийн зураг авалтанд ороод үг гэдэг үнэ. Өөхөө, хоёулаа чинь нэлээд дотн болсон үнэн л дээ. Гэхдээ хөрм арай л хурдан уу. За туслахаас та. Аманегийн ээжтэй бас бид нар танилцсан. Аманегийн ээж нь бараг Аманегээс залуу харагдаад байгаа мó аашийн. Амар. Эцэст нь хижиж мичээл бүхэл бүтэн хөрмийн зурганд орчихноо манай хоёр. Удалгүй уламжлалт сайхан фестивал болохоор болсноор Ичижо Амане хоёр үндэсний хувцас юкатагаа өмсөө Такуятай уулзсан. Яг ингээд явж исэн Амане хуучны найзуудтайгаа таарснаар манай гурав салаад Ичижо Такуя хоёр салют буудуулгыг хоёулахнаа хамт харна. Өө ямар азгүй юм бэ Амане.
Гайхалтай солиод буудуулах үед Ичижо маш эцэн хоолойгоор би чамд дуртай хэмээн Такуяд хэлдэг. Үүнийг сонссон Такуя бас маш их хичээд байж исэн. Яснийхаа дараа шууд найзын хуваар дуртай гэсэн шүүгээд аргалаад авна. Анийн дээр яагаад дандаа ингэж хайраа илчлэх гэж алаан болд юм бэ? Яагаад? Зүгээр хайраа илчилчилтэй. Аманаа бас алсаас хартаастай. Үнэн хэцүү. Одоо бас 100 цаг эхэлсэн байгаа. Тэгээ манайхан бас 100 цагаа айгүй гоё өнгөрүүлэхийг хүсвэл Хуур Music Festival-д оролцоорой guys. Амьд хөгжим, гайхалтай уур амьсгал, мартагдашгүй дурсамж таныг хүлээж байна. Хуур Music Festival 6 дугаар сарын 26-27 тасалбарыг Mox Ops Цэгмэнэс. За зөндөө зугаацж цэнгэлээ. Одоо хичээлээ хийх байхаа гэд харсан чинь сургуулийнхаа фестивал бас болохоор зарлагдаад Такуягийн ангийнхан косплей буюу аним дүр төвөрдөг кафе ажиллуулахаар шийднэ. Яг үүндээ сурагчид Аманаа Ичижо хоёрыг харахыг хүсдэг болохоор л косплей кафе зохиодог. Үүнд нь ангиараа оролцох ёстой болохоор манай гурав Ичижогийн ахынд нь очиод косплей хувцснуудаа хамт хийдэг. Хийгээ суугаад байсан чинь нэг мэдсэн бүр 12 болцсон болохоор Ичижо шийдээд ахынтай хонох зөвшөөрөл авснаар Такуя бүхэл бүтэн 2 охинтой хонохоор болно. Такуя, Ичижо, Аманаа гурав хамт хонохоор болсон. Гайхалтай. Гэхдээ бас ахлах ангийн сурагчтай хамаа намаагүй хамт байлахгүй. Ичижогийн ах нь бол дандаа хараа хяналтандаа байлгадаг. Унтахаас өмнө эхлээд Такуя усанд ороод дараа нь Аманаа Ичижо хоёр хамт усанд ороод Такуя дэнд хоёр охин усанд орж аваад төсөөлөд мангартах зур Ичижо Аманаа хоёр халуун усаа булаацалтаад алаан болж байна. Хоёр охин хамт усанд ороо шигчдэг юм бах та. What? Усанд ороод ууссан нүүрний будаггүй хоёрыг Такуя харчаад хоёроостой хөөхөн харагдчихээн гээл хоёулангийн ичээгээд хайчнаа. За сайхан амраарэ гэсгээгээд ундах гэсэн нэг л болдгоо. Уг нь бүр хамт хонжиж ингээл унтчих юм уу гэсэн чинь Ичижогийн том ах нь босч ирээд та нар арай унтмааргүй байвал сайхан кино мэнэ үзээд юм ярьж аваад унтж болно гин. Ингээд манай гурав гол яриандаа орно шүү дээ. Такуя, чамд манай ингээс таалагддаг охин байгаа юу? Гэхдээ Такуя, ер нь бол тоо хоёр л таалагддээ штэ. Харин тооёрт байгаа мó гэсэн чинь чи штэ гин. Такуя Аманаа Ичижо гурав хинэн төрүүлж унтахаа үзгээд хөөх юм уу Ичижо манд хожигддаг. Ингээд нэг эцсийн мөчөд селфи хийснээр манай гурвын хонолт дуусна. За энэ аним маань одоогийн байдлаар 9 гарцсан байна. Ойрд нэг иймэрхүү хайр дурлалын аним үзээгөө бас л сандарж мандраад ичээд гоё юм штэ. Ихэнх романтик анимдэр хайрын гурвалжны нэг нь хожиж нөгөө нь хожигддаг жамтай. Яг энэ аним бол шинэ галзуу санаа гаргаж ирээгүй. Урд өмнө байсаар ирсэн санаануудыг маш сайн хооронд нь зохицуулж хийсэн бүтээл гэж бодож байна. Хэрвээ та нар анзаардаг бол ромком анимдэр дандаа нэг хөвшмөл эпизодууд байдаг. Жишээлбэл солиод буудуулдаг фестивалтай анги, бас далайн эрэг дээр өнгөрүүлдэг анги, тэгээд бас спортын өдрлөг болдог анги гэх мэтчлэн. Бүхэл ромкомд нэг юм тогтсон ангийн дараалал байдаг гэх юм уу да. Гисэн идэж энэ аним нь болохоор яг хизээ үзэгчтэй догдлуулад, хизээ үзэгчтэй сандраад, хизээ үзэгчтэй тайван байх амар сайн мэдээд байгаа байхгүй юу. Даруухан залуу дээр нэмдгэн сургуулийн од үзэсгэлэнтэй охин тэнцүү төгс аним. Даруухан залуу дээр нэмдэг нь 2 үзэсгэлэнтэй охин тэнцүү 2 дахин төгс аним. Баярлалаа. Надад бол энэ аним үнэхээр их таалагдсан. Та нарт ямар санагдсан гэдэг комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Бөөндөгөө яри. Өнөөдрийн маань бичлэгээр бас хамт байсан бүх хүмүүстээ маш баярлалаа. Бүгднээр нь үзэж дуусгасан хүмүүстээ бүр их баярлалаа. Лайк болоо subscribe дараа дараагийнхаа сонирхолтой бичлэгээр уулзтал баяртай guys.